дугаар бодлогыг бол би хэвийн тархалтын график түүнтэй холбоотой ийм бодлого сонгож авсан. За энэ бодлого маань бол эзэлтийн ерөнхий шалгалтын 7 дугаар хэсгийн жагсаалтын 7 дугаар хэсгийн 70 дугаар бодлого. За энэ агуулгын хувьд бол магадлал статистик агуулгын хүндрлийн төвшингийн хувьд бол энэ задлан шинжлэх төвшний бодлого. Өөрөөр хэлбэл 7 оноотой хүнд бодлогонд ирнэ гэсэн үг. За энэ зурагт хэвийн тархалтын мөрийн график зурагдсан байна. За хэвийн тархалтын хувьд бол эдгээр утгууд өгөгдсөн байна. За асуулт бол юу вэ гэхээр за P-гээр бол мэдээж магадлал тэмдэглэж байгаа. Z гэдэг санамсаргүй хэмжигдэхүүн маань 1-ээс их 2-оос бага утга авах магадлал ийм байна. Хэвийн тархалт тэгшинтэй байдгийг санах юм бол фи хасах нэг ийм байна. За дараа нь магадлал хас 2-оос 1-ийн хооронд z-ийн утга байх магадлал нь ийм болно гэсэн. Ийм асуулт байна. За энд бид бүхний хувьд бол танил биш зүйл байж магадгүй зүйлүүдийн жагсаалтыг энд бичиж, нэгдүгээрт хэвийн дархалт гэдэг ойлголт бол хэвийн дархалт. За хоёрдугаарт энэ фи x гэж ямар функц вэ? За гуравдугаарт энэ юу вэ? Ийм танил биш ойлголтууд та бүхэнд таарлаж магадгүй. За тэгэхээр бүгдээрээ магадлалын тархалт, магадлалын нягтын тухай үздэн хичээлээ эргээ санацгаая. За магадлалын тархалтын нягт гэдэг ойлголт байдаг. Магадлалын нягт. Тэгэхээр энэ нягтын функц гэдэг маань юу вэ гэхээр бүх x-ийн хувьд эрэг утга авдаг. Хоёрдугаарт нь хасах хязгааргүйгээс нэмэх хязгааргүй хүртэл авсан интеграл нь 1 гардаг. За энэ хоёрдугаар чанар нь юу гэсэн үг юм бэ гэхээр энэ сүүлийн интегралтай чанар бол энэ функцийн график ба OX тэнхлэгийн хоорондох талбай нь нэгтэй тэнцүү байна гэсэн үг. За тэгэхээр энэ нягтын функц гэдэг маань ямар учиртай зүйл вэ гэхээр за Z гэж нэг санамсаргүй хэмжигдэхүүн байг. За санамсаргүй хэмжигдэхүүн гэдэг маань юу вэ гэхээр ямар тоон утга авдаг урдчлан хэд гэсэн утга авахыг нь хэлэх боломжгүй тийм хэмжигдэхүүнийг хэлж байгаа. Жишээ нь гэх юм бол бид нэр шоо хаяа. Шоо хаяхад үр дүнд нь 1-ээс 6 гэсэн тоо бууж болно. Энийг бид нар урдчлан хэлэх таах боломжгүй. Ийм хэмжигдэхүүнүүдийг бид нар санамсаргүй хэмжигдэхүүн гэж нэрлэж байгаа. За тэгвэл Z маань юу вэ гэхээр тэр санамсаргүй хэмжигдэхүүний авж байгаа утга. Z санамсаргүй хэмжигдэхүүн маань 5-аас бага утга авах магадлал нь ийм хуулиар илэрхийлэгддэг. Энэ f(x)-ийг бол бид нар нягтын функц гэж нэрлэдэг. Энэ санамсаргүй хэмжигдэхүүний нягтын функц. Жишээ нь бид нар энэ f(x) нь шоо хаяхад гарах үр дүнгуудын нягтын функц байсан бол энэ бол юу гэсэн үг вэ гэхээр шоо хаяхад 1 2 3 4 бух магадлалыг бол энэ функц илэрхийлнэ гэсэн үг. За тэгвэл энд бидний шалгалтын хүрээнд ирдэг дархалтуудын нэг нь бол хэвийн дархалт. За бүр тэрэн дотороо стандарт хэвийн дархалт гэдэг дархалт байгаа. За стандарт хэвийн дархалт гэдэг бол
дунд чинь тэг байдаг. Стандарт хазаалт нь 1 байдаг. Ийм хэвийн дархалтыг бол стандарт хэвийн дархалт гэж нэрлэж байгаа. За энэ стандарт хэвийн дархалтын нягтын функц энэ томьёогоор өгөгдөж. За тэгвэл энэ хэвийн дархалт бол хаана байдаг дархалт юм бэ гэхээр жишээ нь бид бүхний ерөнхий шалгалтын математикийн шалгалтын анхны оноо бол хэвийн дархалттай байдаг. Өөрөөр хэлбэл өмнөх жилүүдийг харахад математикийн шалгалтын онооны дархалт нь дундж нь за нэг 27 орчим. Өөрөөр хэлбэл 100 онооноос 27 бол дундж оноо. За стандарт хазаалтын бол одоо сүүлийн тодорхой мэдээлэл байхгүй болохоор за 20 онооны гэж бодъё. Ийм стандарт хазаалттай. Тэгээд ийм хэвийн дархалттай байдаг. Тэгэхээр энэ μ нь 27 учраас энэ бол стандарт хэвийн дархалт биш. Ердийн хэвийн дархалт болно. Энэ бол юу гэсэн үг юм бэ гэхээр Монгол улсад элсэлтийн ерөнхий шалгалтыг математикийн хичээлээр өгж байгаа сурагчдын авж байгаа дундаж оноо 27. Өөрөөр хэлбэл 27-оос их оноо авах магадлал 27-оос бага оноо авах магадлал хоёр адилхан 50%. За энэ стандарт хазаалт нь 20 гэдэг бол илэрхийлж байгаа вэ гэхээр за энэ дээр бол би стандарт нормал дархалтын график зурцсан байгаа. Хэрвээ энэ бидний Е-ших байсан бол энэ бүх энэ дээр нэг юм шохороо гарч ирж байгаа. Энэ маань μ дээр μ буюу 27. За энд бол стандарт хазаалт нь 1 байсан учраас энэ хоёрын хооронд энэ 1 гэдэг нь бол стандарт хазаалт. Бид нар бол энийг 20 гэсэн. Тэгэхээр энэ хэсгийн талбай нь бол ойролцоогоор тэг 134 байдаг. Өөрөөр хэлбэл энэ бол 34% гэсэн үг. Энэ юу хэлж байгаа юм бэ гэхээр 27-оос 47 онооны хооронд шалгалт төгссөн хүүхдүүдийн 34% нь оноо авдаг гэсэн санаа. Тэгэхээр энэ хэвийн дархалт бол хүний жин, хүний биеийн өндөр гэдэг юм уу те маш олон зүйлүүд бол энэ хэвийн дархалтаар дүрслэгддэг. Тийм учраас энэ шалгалтанд дандаа ирдэг ийм учиртай. За тэгвэл ямар ч дархалтын функц дээр энэ магадлал маань Z гэдэг санамсаргүй хэмжигдэхүүн нь А-гаас их Б-гээс бага утга авах магадлал. Тэгэхээр энэ магадлал юутай тэнцүү байдаг юм бэ гэхээр энэ мөрийн X тэнцүү А-гаас X тэнцүү Б-гийн хооронд энэ хэсгийн талбайтай тэнцүү байдаг. Тэгэхээр энэ хасах хязгааргүйгээс нэмэх хязгааргүй хүртэл нийт талбай бол 1 байгаа. Тэгэхээр энэ талбай бол 1-ээс бага учраас ямар нэгэн магадлал байх юм байна. За бид төхөө энэ хэвийн дархалт гэдгийн тухай сая товчхон ярьлаа. За энэ φx гэж юу юм бэ? Энэ φx гэдэг маань энэ φx гэдэг функц маань энэ бол магадлал. Энэ магадлалыг бид нар φx гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ φ1 нь 0.84 гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр стандарт хэвийн дархалттай санамсаргүй хэмжигдэхүүн 1-ээс бага утга авах магадлал нь тэг 184. Өөрөөр хэлбэл 184% нь 1-ээс бага утга авна. За энэ бол юу гэсэн үг вэ гэхээр тэг 198 гэдэг маань 2-оос бага утга авах магадлал бол тэг 198. За тэгвэл энэ будагдсан хэсгийн талбай хэд вэ? Хасах төгсгөлгүйгээс 1 хүртэл бол тэг 184, хасах төгсгөлгүйгээс 2 хүртэл бол тэг 198 учраас
энэ хэсгийн талбайн хэмжээ бол тэг 198-аас тэг 184-ийг хасаад тэг 114. За тэгвэл түрүү ярьсан нөгөө тархалтын тодорхойлолтоор энэ бол юу вэ гэхээр нөгөө z санамсаргүй хэмжигдэхүүн маань 1-ээс их 2-оос бага утга авах тэр магадлалыг харуулж байгаа. Тэгэхээр эхний асуултанд бол хариулт маань тэг 114 гарах юм байна. Тэгэхээр A1 B-ийн 4 гэсэн үг. За энэ хэвийн тархалт бол энэ μ буюу за энэ бол стандарт учраас μ-н тэг байгаа. Энэ цэгийн хувьд бол тэг шимтэй. Өөрөөр хэлбэл энэ цэгээс наашаа цаашаа хоёр бол тэг шимтэй байгаа гэсэн үг. За тэгвэл фи хасхныг бол хэд байх вэ? Фи хасах нь хэд байх вэ? Өөрөөр хэлбэл тэг шимтэй гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хасах төгсгөлгүйгээс 1 хүртэлх энэ хэсгийн талбай бол тэг 84 байгаа. Тэгвэл одоо бидний олох зүйл маань энэ хэсгийн талбайг олно. Энэ хэсгийн. Энэ талбайг. За тэгэхээр энэ талбай маань нэгээс цааших хэсгийн талбайтай тэнцүү байх нь ойлгомжтой. Ягаад гэвэл тэг шимтэй учраас. Тэгэхээр фи хасах 1 гэдэг бол нийт талбай бол 1 байгаа. Тэгэхээр энэ хэсгийн талбай маань 1-ээс хасах нь фи 1. Энтэй тэнцүү байх нь байна. Ягаад гэвэл энээс цаашаа байгаа талбай бол 1-ээс хасах нь фи 1. Тэгэхээр 1-ээс фи 1-ийг хасахаар тэг 116. За дараагийнх нь энэ бол юу гэсэн үг гэхээр санамсаргүй хэмжигдэхүүн маань хасах 2-оос их 1-ээс бага утга авах магадлалыг олно. За тэр магадлал маань юу вэ гэхээр хасах 2-оос 1-ийн хооронд утга авах магадлал бол хасах 2-оос 1. Энэ хэсэг дээрх графикийн доорх талбайг олно гэсэн үг. Энэ улаанаар дүрслэгдсэн талбайг олно гэсэн үг. За тэгээд энэ магадлал маань юутай тэнцүү вэ гэхээр бидний мэддгээр фи 1-ээс хасах нь фи хасах 2. За фи 1-ийг бол бид нар мэднэ. Тэг 184 хасах нь фи хасах 2 гэдгийг яг энд бичсэн энэ томьёотой ижлэр бодох юм бол 1-ээс хасах нь ийм болно. За. Тэг 84-өөс хасах нь 1-ээс фи 2-ыг хасахаар тэг 102 гарна. Ингээд тэг 182. За тэгэхээр та бүхэн энэ шалгалтанд бэлтгэхдээ энэ нормал тархалтын хувьд энэ мөрийн тэгшимийн тухай, энэ фи x функцийн тухай, энэ магадлал юутай тэнцэх тухай дахин нягтлан сайн уншаарай. За сайн энд бичснэгээ бичих юм бол энэ магадлал бол фи b хасах нь ийм томьёотой байна шүү. За ингээд та бүхэн зориулан бэлдсэн бидний богинохон бичлэг маань ингээд дуслаа. Шалгалтанд нь амжилт хүсье.